Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Эй, за юу яцхан манайхаа. Нэрч. Нэг зарын чанартай мэдээд бол. Насан туршидын зохиомол түүхүүдийг Чихэна богино түүхүүд сувг дээр оруулахар болсон шүү манайхаа. Тэгээд Чихэна богино түүхүүд сувга subscribe дарж дэмжээрэй. За түүхээс сонсцгоо. Нөхөрлийн сангийн аж ахуйн төвөөс 60 км-ийн цайд эргэн тойрон эзгүй хээр тал газарт замын хүмүүс янз бүрийн юмтай таарсан тухай мерсер яриа байдагч. Гэгээ цагаатай байхад гэнэт гарч ирсэн хүн толгойтой гөрөөсөн биетэй амтныг урд өмнө харсан үдсэн хүн тэр нутагт лав байхгүй ажээ. Тэгвэл болд цэрэн гих залуутай дээр амтан таарсан байна. Болд цэрэнгийн найз өнгөрсөн хавар цоошин Land Cruiser 200 маркийн машин авсан даруй 3 найз руугаа уцтан гөрөөсний халуун цус ууй гэж урайлаад эхэлжилдээ. Урд өмнө нь удаа гөрөөсний анд гарч халуун цус ууж байсан болохоор найзууд онж татгалцсангүй. Гагцхүү зав зайгаа харж байгаад нэгэн амралтын өдрөөрөө тэд замдаа гарчээ. Хар багаасаа найзалсан найзууд болохоор ар гэрийнх нь энж хорж цагтсангүй. Болд цэрэнгийн найз шинхэн жипний эзэн сэргэлэнгийн ахынх нөхөрлийн сангийн аж ахуйн төвийн цаахан байдаг болохоор эднийд очиж ганцхоноод ан авда мордъя гэж ярилцсан шиг аяны замын дөрөө чангалж ан авынхаа од хиймрийг дуудаж байгаа нь гэж бэйбинэ хөөргдөн ганц нэг шил архины бөглөө мулталсаар тав тухтай яв. Болд цэрэн угаасаа машин тэргэнд хоббитэй болохоор найзынхаа шинэ машиныг барьж явсан юмсан жий. Тиймээс архинаас огт амссангүй. Яаралгүй давхсаар сэргэлэнгийн ахын барг хаяанд нь хүрээд ирэх үед нарч жаргаж найзууд нь ч нэлээд согтчихсан байв. Болд цэрэн хурдаа жаахан нэмж нэгэн бэсрэг толгоон хажуугаар гарах үед гэнэт нэг том хар шувуу машин дээр нь суучихав гэн. Тэр том шувууны далавч урд шил рүү нунжин замаа харах аргагүй болгосон учраас болд цэрэн машина зогсоон бууж нөгөө том хар шувууг үргэж явуулчихад яасан том шувуу вэ? Хүн иддэг тас шувуул ийм байдаг байхад яагаад явж байгаа машин дээр суудаг юм бол сони юм а гэсэн шүү юм бодсоор машинда буцан сууснаа. Нэгд зогссныхаа би засаад авъя гэд машинаасаа нэлийн холдон нөгөө бэсрэг толгоон хажуугийн том хар чулууны дэргэд бие засч зогсдол гэнэтхэн тас харанхуй болчихч. Оо яасан сони юм би. Ийм хурдан харанхуй болмооргүй. Нар дөнгөж жаргаж байсан биз дээ. Хачин юм гэж гайхан бодсон болд цэрэн бүд чин тэмтэрсээр машин руугаа алхтал газар дээр гიშгэж байгаа нь мэдгэдэхгүй. Харин нэг л сонин зөөлөн юмн дээр ойж буугаад байгаа юм шиг алхаатч байх шиг хөл нь гуйваад нэг л сонин байва. Ямар хачин. Би тусалж арх амсаагүй. Яахаараа ийм сонин болчихдөг юм бол гэж гайхан ийш тийш тэмтэрч байтал түнэр харанхуйн дотроос хэнийгэн гараас нь бариад авах шиг болов. Нэг л сонин зөөлхөн тэгсэн хэрнээ урт үстэй гарт атгуулсан болд цэрэн байдгаараа эвгүйцэн гараа татаад гүйх гэсэн ч хөл нь хөдөлсөнгүй. Тэгтэлч эх зур даасан сүймэлсэн бүдэг хөх гэрэл ойртож ирээд нүүрлүү нь огцом ойж тусахад болд цэрэн бурхан минь юу болоод байгаа юм бол гэж орилсан байна. Гэтэл мөн гэрэл дундаас нэгэн эмэгтэй хүний царай тодорсноо. Аажмаар бүх биенийг гарахад хүн толгойтой хоёр гартаа мөртлөө бүсэл хийнээс доош гөрөөсөн биетэй хачин амтан тодроод иржээ. Тэр болд цэрэнд дөхөж ирээд нүүр рүү цоргих мэт удаан ширтэж
Намайг алхахаар явж байна. Халуун цус уух уу? Гэчгээд тажигнтал хөхөрч огцом эргэхдээ хойд хөлөөрөө өшгөлөх шиг болтол болдцэрэн хоошоо савж унах шиг болоод тэр чигээрээ харанхуй ангал руу асар хурдтайгаар унаж эхэлжээ. Тэгснэ толгойгоороо чулуу мөргөх шиг болж нүүрэн дээр нь хурц гэрэл туссан байна. Цочин өндийж гартал сууж явсан машин энж байхгүй. Хар зам дээр цор ганцаараа хитчихсэн. Харин яг хажууханд нь бензиний цистерн огцом тоормслон зогсож байсан байна. Болцэр нэг хэсэг яах учраа олсонгүй. Цистерны жолооч хүйтэн ундаа ам руу баахан зутгасны дараа хаан байгаагаа асуугаад мэл гайхсан бөгөөд тэр хаа байсан өвөрхан гай нутагт шахуу тарны гүүрний цаахан талд хэвтэж байгаагаа мэдсэн байна. Ямар гэчин ичид түүнийг энд авчирсныг мэдсэнгүй. 2 хоногийн дараа замын машин дайгдан гэртээ ирсэн хойно найз нар лугаа уцтан сураг ажиг тавтал тэд гэртээ ирээгүй байж. Харин хэд хоногийн дараа ирээд болдцэрэнтэй уулзсан. Хөш. Чи биднийг унтаж байх хоорондоо хайшаа явчихсан юм. Шүн дунд болсон хон сэрэд гартал машины хамаг хаалга онгорхоо. Бид нар машинаас 100 метрийн зайтай жижигхэн толгой ингэрт зэрэгцээд хэвчихсэн байсан. Чамайг хайгаад олоогүй. Үхчихсэн болов яасан бол чон нохой хоол болчихсон болов. Тэгээд тэр хаваар нэг эрэл сурал боллоо шүү дээ. Эвэрүүл явсан хэрнээ ямар хачин зан гаргадаг юмтан бэ? Гэцгэн бухимдсан гэж. Болцэрэн үүнээс хойш харанхуйгаас үхтлээ байдаг. Хурц гэрлээс цочдог байснаа нэг өдөр ухаан алдаж унаад хэдэн өдөр сэрсэнгүй. Харин эмнэлгийн сэхэн амьдруулахад сэргсэн хойноо нэг л зүгт хуруугаараа чичлэн гөрөөсөн биетэй хүүхэн гэж хашгичаад салахгүй байсан учраас эхнэр нь лам хараар гүйж яваад ланжид гэдэг төвд ламтай тааран үзүүлдэл. Хангаан хишиг хүнддэж эдсэн савдагтай өөрийн биеэр учирсан бололтой. Өөрийнх нь цуснаас 3 дуслыг цагаан илсэн чингээ тэр зүгт нь 3 орой хариу бүрийгээр цацаа. Гэт хитэн ном уншиж цэхэр суу 10 айлж өгöd. Сууга, зулаа, хөлийнх нь бол 3-ыг 7 өдөр арч. Аянда ухаан санаан цэлмэн. Гайгүй болсон цагт нь над дээр авчраарэ. Гэсэнсэн жи. Ламын хэлсэн болгоныг ёсоор гүйцэтгсэн хойно болдцэрэнгийн ухаан санаач нээрээ цэлмэд ирсэн бөгөөд эхнэр нь түүнийг дагуулan лам дээр очиход лам удаан гихч нь харснаа. Унна машин байвал дуут. Савдагтай таарсан тэр газарт очино. Гэсэр үндийч. Хонон өнжин хээр хөдөө засал хийснийхээ дараа лам болдцэрэнд 3 жилийн өмнө энэ газарт нялах үрдтэй нойтон дэлэнтэй амтны амт тасалжээ. Энэ цагаас хойш огтны хамраас цус гаргахгүй явахыг хичээгээр. Урд насандаа буян их хураасан сайн хүний сүнс тулдаа өдий зэрэгтэй үлдсэн байна. Хамт явсан 3 хүнтэйгээ дахиж битгий дөрөө нийлээрэ. Гэсэн юм санжээ. Буддын шашны салшгүй категориудын нэг болох там хаан байж болох уу? Тэгвэл саяхан Америкийн эрдэмтэд энэ таамаглалыг одон гариг иргэсийн зүг хандуулсан байна. Окторгийн хар нүх хэмээх үл танигдах судлаг даагүй орон зайд тамын ертөнц оршдог байж болох юм гэж тэд үзэж буяажээ. Өмнө нь Францын эрдэмтэд Мархас бат хэмээх авраг том гариг дээр тамын ертөнц оршдог байж болох тухай таамаглалыг дэвшүүлж байна. Дэлхийн бүх шашнуудын дотроос зөвхөн Буддын шашны тамл аль нэг гариг эрхэсээр оршдог байж болох зүй тогтолтой гэж Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн хэлснээс хойш
Хүмбүр сансрын эрхэс оддоос там хайдаг болсон гэхэд хэлсдэхгүй. Жишээ нь сансрын удмаас их дэлхийд маань унаж ирсэн янз бүрийн солирын үлдэгдлүүдээс тамийн тогтолцоо хөхөр хүлрийн холц байгаа эсхийг хайдаг байваа. 1960 оноос хойш сансрын уудамд өөрлөгөө ойртсон бүхнийг сорн татаж авч залгаад гадагшаа ганц ч гэрлийн цацраг ялгаруулдаггүй. Хар нүх гихч объект байгааг эрдэнэтэд олж илрүүлсэн юм. Тэгээд тэр хар нүхэн дотор там оршдгийн биш биз гэсэн таамаглалыг ч дэвшүүлэхээ мартаагүй гинэ. Боддын философод номлодог аюуш тамал гэхэд 400 сая галвын хугацаанд хүний амин сүнсийг зовоож цэвэрлэн гаргах барилдлагатай байдаг. Уг сэтгэшгүй олон жилийн хугацаанд тарчлан зовж буй хүмүүсийн сүнс сэтгэлээс ялгарх зовлонгийн хүчрхэг энерги гариг эргэсийн тогтолцоонд шатхуун түлш маягаар хэрэглэгддэг байж болзошгүй тухай таамаглалж гарч байсан билээ. Нэг ясандаа таман зөвхөн хүнийг тамлан гисгэх тарчлаан зовоох шийтгэлийн хэрэгсэл биш. Түүнээс илүү өөр давхар зоригтой оршдог гэсэн үг. Тамаас ялгаран гарч буй зовлонт хүчний энерги цаглашгүй ертөнцийн эргэлтэнд туслах хүч маягаар нөлөөлдөгч байж болно гэсэн үг. Гэвч тийхүү хэдэн 100 сая дүнчүүр жилээр тасралтгүй ажиллах зовлонгийн цех байхын тулд юуны өмнө тамд оршин тогтнох орон зай хэрэгтэй. Иймэрхүү тайлбарууд тамыг үгүйсгэх бус. Харин ч хүмүүс улам бүр бодтой шинжлэх ухааны уул үндэстэйгээр хүлээн зөвшөөрөхөд хүргэж байгаа нь нууц бус. Нэгасандаа тамийн орноос гарч буй эрчим хүчний их булаг галактикуудад амьдрал өгдөг бололтой. Тиймээс тамийн үл үзэгдэх хүчрхэг авраг ертөнц оршин буй газар нь огторгын хар нүх байж магадгүй гэсэн таамаглал улам бүр газар авч буй ажээ. Хэдэн сая нарны жинтэй тэнцэх асар их мас ширхэг цагаан будааны хэмжээтэй занд агшин жижигэрч нектар нэг дор хуримтлагддаг гэхээр хар нүхний дотор юу ч байж болохыг илтгэн. Цейлон, Шри-Ланка зэрэг арлуудад үлдсэн эртний буддын гар бичмэл судруудад бичигдсэн тамийн орн нь сансрын уудамдах хумхын тоослууга орон зайд бий. Хумхын тоос бүрийн дээр тоошгүй бодисаттва нар сууж мөн хумхын тоос бүрийн дээр тоошгүй сахиус элч нар орших газар тамийн халуун ертөнц хүйтэн туяа хураан оршдог аваа гэсэн утга санаач огторгын хар нүхний удахтаа дүйж байгаа нь гайхалтай. Эрдэмтэд шашны нэн эртний гар бичмэлийн утга орчин үеийн шинжлэх ухааны онолтой яв цав нийцсэнийг хараад толгойгоо майчхаас өөр юу ч хэлж мэдэхгүй суугаач. Гэхдээ тамийн ертөнцийг их дэлхийн гадна бус орчлон ертөнцийн дотор буй гэсэн шинжлэх ухааны үндэстэй таамаглалч бий. Жишээ нь нэмэх 300 хэмийн халуунтай галтуулын халуун хайлмаг магма дотор амьдрах чадвартай бичил бие дандтыг гаргаж авсан нь аюуш там гээч нь тэнд ч байж болохыг харуулж буй ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаараа уг бичил биетнүүд халуун хайлмаг дотор 100 сая жилийн өмнөөс амьдарч байсан гэхээр мөнх тамийн халуун галт шатаж буй амьтдын сүнсч байж болох юм. Түүнээс гадна газрын гүний мөнх цэвдгийн хасах 250 хэмийн хүйтэнд тэсвэртэй бичил биетнүүд хугацаагүй оршин тогтнодог нь бас саяхан нотлогдсон. Эндээс эрдэмтэд эдгээр амьтад үнэхээр халуун хүйтэнд дасан зохицох чадвартай учраас тийм нөхцөлд амьдраад байна уу? Эсвэл урд хийсэн үеийн үрээр ийхүү амьдрахаас өөр аргагүй байдалд орсон амьдралын хэлбэр рүү гэсэн асуудалтай тулгарсан юм. Христийн шашны тамийн тухай ойлголт нь мөнхийн галт шатах тухай байдаг бол буддын шашны ойлголт нь хайрцангуй уян хатан буюу бүх эх төрлийн тамлал гисгэлт байхаас гадна бас хугацаатай байдаг. Жишээ нь 21 тамийн хугацааг дуусгасан сүнс амирлангуй Деважингийн зүг юм уу эсвэл 8 жилийн уучрал бүхий хүмүүний төрлийг авахар одно гэх мэт. Тамийн ертөнц байж болох өөр нэг орон зайг далайн ёроол гэж үздэг бөгөөд одоо хүртэл далайн харанхуй ёроолыг хүн төрлөختөн бүрэн гүйцэд судалж чадаагүй байгаа юм. Төөнчлөн газрын гүн давхаргын хөрсөн дундч
Та මේ ертөнцийн үеийнхээ оршин байж болох магадaltaй гэдгээ. Энэ мэтэр ертөнцийн 88 мянган оршихуйг тижээн тэтгэгч арга бэлэг луга шүтэн барилдсан там див аажин хоёр хорвоогийн уудамд хаа оршихыг хэнч мэдэж чаддаагүй гэдгээ. Чихэна. Олон жилийн өмнө одоогийн Архан аймгийн их тамирсамд болсон нэгэн явдлын тухай тус сумын уугуул нэг хөгшин доорх зүйлийг ярьж байжээ. Харин түүний ярьсныг аж ахуйн сэрүүлэн өгсөн юм. Засагт хааны ачид байсын хошууны харц албат Санжаагийн ганц охин Норжин нас бийд хүрэхтэй туйлын үзэсгэлэнтэй нэгэн болжээ. Санжаа ихнэр нүрзэд маатайгаа хоёул насаараа нутгийн баян цэвлийнд зарцлагдж амжиргаагаа залгуулдаг байсан учраас өнгө үзэсгэлэн төгөлдөр охиноо гайгүйхэн хөрөнгө бэлтэй айлд бэр буулгах юмсан гэж би түүхэн мөрөөддөг байж. Гэтэл Норжин 18 нас хүрсэн жилийн хаврын ихэнх сард буюу цагаан сарын шинийн 3-ны өдөр тэдний зэрэгэлдээ хошууны лүндэв химээх нас 60 гарсан хөгшин ноён Норжин баг хатна болтохоор баян цэвлийнх рүү эдээ шүүс өргөл барьц ачсан арбаад жин ачаа дагуулсан төлөөний хүмүүсээ явуулсан байгаа. Цэвл баянч Норжин охиныг бэр буулгахаар ирсэн хүмүүсийг ундаагаар дайлж. Энэ охины толгойг би мэднэ. Тиймээс та бүхэн өдөр судар харж байгаад бэрээ буулгаарай гэж. Ноёны туслахууд цэвл баянд бэлгэсэлтэй өгöd буцахтаа. Норжин 2 хоногийн дараа хонь цагт авч явахаар тохиролцсон юмсан ч. Насаараа ядуу тарчиг явсан Санжаа эхнэрийн хамт учиргүй баярлан миний охины заяа буян дэлгэрч ноёнт нь тааллаа гэдэл залбираад үлдэж. Харин харь нутгийн хөгшин ноёны өвөр дулаацуулах болсон доо. Норжин бүсгүй ихэд хутран гадаа гарч уйлж гэрт орж нулимсаа арчин байснаа гэрээсээ гарч ойролцох уулынхаа энгэрл үгүйжээ. Тэнд хар багасаа хамаг юма ярьж өссөн 15 настай мөндөргөгч өнчин зарц хүү эзэн баяны суур хоныг хариулан байв. Норжин хүүд хөгшин ноёнд богтлогдох болсон тухайгаа ярин уйлж байснаа. Би хаашаач хамаагүй зүгтаалаа чи хамт явах уу гэдэл хүүч. Тэги би чамтай хамт явна гэж зөвшөөрчий. Ингээд оройн нь хонь хотлуулж байх үеэр Норжин хүүд өнөө шин явна шүү. Би юмнуудаа бэлдээд гэрийн гаднах чингэлэгт хийчихсэн гэсэн аж. Шөн болж хамаг амтан унтсан хойно Норжин имэйл хазаараа барин гэрээсээ гарч чингэлэг дотор нуусан баадантай юмаа гарган ганц гоёо болох хурган дотортой цэнхэр чисчүү дээлээ өмсөд зэс бугавч толгойн сам тэргүүтээ өөрийн бяцхан хөрөнгөө өвөртлөн хоньны хашааны цаана хүлээн зогсож байсан мөндөр дээр очижээ. Төрсөн дүүгээс нь ялгаагүй болсон мөндөр Норжингийн аавын ганц өмч болох хүрэн морийг нь барьчихсан зогсож байсан гэж. Аавынхаа хөлийг мухарлан хайртай ганц морийг нь аваад сэтгэл зүрхийг нь сэмлэн оргож зүгтааж байгаадаа Норжин дуйлын ихэр хямарч уйлан хайлан байсан ч хөгшин ноёнд хүчээр очихгүй юм шүү гэх сэтгэлдээ дийлдэн мөндрийг сунтлан баруун зүгийг барин шогшсоор шөнийн харанхуйд чимээгүйхэн ууссан юмсан ч. Оргодол 2 олон хүн малын бараа харагдвал зүг буруулсаар цам зур таарсан ганц нэг айлаар орж аягны амсар зуусаар хэдэн өдөр явтал унсан морин эцэж цааш явах аргагүй болжээ. Нэгэнт нутгийнх нь бараа харагдхаа болсон учраас нөгөө хоёрч араас хүнийхээ дэрэх би гих айдас нь багассан байв. Олдож ядарсан морой хөдөлсөөр нэг тунгалаг харцны ирэг дээр ирээд төр амс хийж байтал. Нэг залуу хідэн адуу туусаар ирсэн юмсан жим. Түүнийг самбуу гэдэг бөгөөд Норжин харангуу таал дурлаж хөөхөн ч хамаг учир зовлонго нэгнгүй ярин адуучин залууг дагаж гэрт нь ирснээр тогооны хүн нь болсон байна.
Тэрч байтугай бие давхар болж айж ичхийг хүлээснээс нэгэнд ангиж ирсэн ажээ. Хогшин болсон эцэг ихээ хаяад явсандаа ихэд гимшин төрж өссөн нутаг усаа санагалзсан байсан ч өдрөөс өдөрт томрох гидсээ харан тайвширч ёроолоор учирсан нөхрийнхөө хажууд жаргалтай гихчин амьдарч байв. Гэвч 9 сарын дараа хүү төрүүлсэн тэр нэг өдрөөс хойш түүний амьдрал орвон гоороо эргэжээ. Хоног сар тоолон байж хүлээсэн хүүхэд нь төрхөөр дуншиж эхлэхэд гадам ихэн сандран их барих хүн олж ирэхээр саахалт айл руугаа явсан юмсан чи. Байж ядуулан бачим дуулах их өвдөлтийг тисч ядсан норж ханны үдээрээс байдгаараа зуран амт тэмцэж байтал хүүхэд нь яах ихийн зургийг гарч дотор арзалсхийн чихтэйхэн чанга дугаар хангантал уйлсан гинэ. Гэрийн хаяанд жахуу ирчгээд байсан их баригч хогшин хадам ихийнхэн хамт харайн орж ирэхэд дөнгөж төрсөн нялх хүүхэд гэхэд сэвлэг дайхан сэтэл ургачихсан хэзээдээ ингэж мэралчдаг байна гэмээр мантхар цагаан хүү зунгаг энтерч үгүй норжингийн хоёр хөлийн хооронд тарвалцсан орилж хэвтэвгэ. Анхныхаа үрийн дууг сонсоод нулимс мэлтэл зүүлсэн самбууч унаж явсан морой уяага бараад уулж орчиход хангаа дэлхийг дөрөгдөл хашгирсаар орж ирсэн байна. Хүү нэгэн шинэ хүн хорвоод мэндэлжээ. Гэтэл норжинг хүүгээ төрүүлснээс хойш тэр хот айлд нэг л хачин нэг л учир битүүлэг зүйлс үзэгдэж сонсогдож эхэлхэнтэр. Хөө төрсний маргааш өглөө нь нар тусах үед гэрийн тоонон дээр час улаан хошуутай том хар шуу гуаглан ирд суугаад өдөржин үлгийтэй хүүрүү ширтээд өнждөг болж. Харин энэ үед хүү нүдэнээ тоон руу гөлөрсөн чихтэй таг болчихно. Яг л хэрээтэй нүдэрээ тохилцож ярилцаж байгаа мэт. Хэрээ шөнө болохоор нэг тийшээ нэгсэн одсон бөгөөд маргааш өглөө нь мөн л хүрээд ирдэг. Яаж ч хөөсөн явахгүй. Тоонны цамхраг час улаан хошуугаараа үе үе тоншин мууяр зөгнөх мэт хашгирч гуагалд суусаар унжжээ. Энэ байдал хэдэн өдөр үргэлж ирсэн юмсан чи. Тэгтэл норжинг дагаж ирсэн мөндөрхүү нэг л өглөө адуу хурааж ирэхдээ их л айж сандарсан байртай норжинд сая намайг адууга хураах гэд урд уулын бэлт очтол чихтэйхэн том биетэй хар царайтай хүн таарлаа. Тэр хүн над руу дөхөж ирэнгүүт норжин хаа байна гэж асуухаар нь би юу ч хэлсэнгүй. Айгаад шууд л давхад ирлээ гэж. Энэ үгийг сонсоод норжин тэрвэрт зогссон хүүгээ золт ойл тулахтай үнс рүү шидчихсэнгүй. Гэрийн баруун хаяанд чөдөр зангидад суусан самбууч хүүгийн үгийг сонсоод үсрэн босож ер нь энэ муу хар хэрэг нэг л мууяр зөгнөд байсан юм. Баруун хошууны намдаг зайрн руу давхина гэд эмээл хазаар аван хоймрын авдар дээр байсан цэнхэр хадгийг өвөртөлж зүүн орон дээр унтаж байсан хүүгээ үнсэд гараад явчихж. Норжин тэр өдөржингөө түгшиж өнжжээ. Урд уулнаас бууж ирсэн үл таних хүн өөрийг нь асуусан тухай бодсоор ууж итгэж умартаад байв. Өдөш нар жаргасан хойно хүүгээ хуурайлж унтуулчихад гарч өрхөө татаад орж иртэл төөнийг хүчээр богтлон аваачихар зэхэж байсан лүндөв ноён гэрт нь ороод ирчихсэн өлгийтэй хүүхэд рүү өнгийн харж зогсож байгаа нь өөхөн дингийн гэрэлд тодхон харагдав. Хөөхөн тэр чихтэй муухай ойрлон гүйж гараад хадминда харайн оронгуута гэрийнхээ зүг цагаад ухаан алдан унсан байна. Хадам эцэг нь гайхан хүүгиндээ яваад ортол гэрийн хойморт нь отдог жинстэй ооч сахалтай хөгшин ноён завлан сууж байснаа. Би танайхаас норжинг авахаар ирлээ. Гэснээс өөр юм хэлэлгүй. Харавтаа болоод замхран алга болов. Норжингийн хадам эцэг энэ аимшигтай зүйлийг хараад дороо хөшин таг зогсож байтал унтаж байсан хүүхэд час хийн орилсон ажээ. Хөөхтийн дуунаар сая нэгэмсэхээ орж өлгийтэй хүүг тэврээд өөрийнхөө гэрлүү гүйн орвол норжин ухаан орсон бололтой хадам ихийнхээ өгсөн цайг асгаж цутхан уужсав.
Хадам аав нь орилж байсан хүүхдийг нөхтөл. Бээн хүүхдийг авахгүй гиснэ дахин ухаан алдчихж. Эйхүү хоёр гэрийн хөгшин залуу хүмүүс яах учраа олохгүй сандран төвдөж байх үед Самбуу морины хурдаар давхин зэрэгэлдээ хошууны намдаг зайрангийн гэрийн гадаа бууж байваа. Хамгийн хачирхалтай нь түүний гэрт ороход зайран өөдөөснө. Гэртээ үрэлсэн богороолонг аргалуулах гэж явна. Хүний нүдний хоргүйсэн эмтээ яах гэж нөхцсөн хүн байж. Тэр хүүхнийг дагуулсан хараалын гайгаар чамд чөтгөр төржээ. Энэ чөтгөр өсч томрох тусам хавиордоо багтахын аргагүй гайчирна. Би онгодоо явуулж амийг нь авахаас өөр арга. Чамаа гэртээ очиход сая төрсөн хүү чинь Тэнгэрийн таалалд очсон байх болно. Араас нь бидгийн уй гашуу болоорой. Өөрийн гигээ тусгаас өмнөхөн асаг хаттай бараан газар аваачиж бол. Үүнийг хамт буулаа шүү. Гэт хар хадгаар ороосон нэгэн товгор зүйлөгч. Одоо бушуухан яв. Гэжээ. Самбуу бөөгийн үгийг гүйцэд ойлгоогүй бушуухан харихаар мордон шонжин давхсаар үүр хаярах үед арай гэж нэг юм гэрийн бараахартал. Гэрийнх нь өрхийг бүтээчихсэн байх нь тэр. Бөөгийн хэлсэн ёсоороо болсныг харсан тэр гэртээ орсон ч үгүй шууд эцгийнхээ гэрт яваад ортол Норчин. Миний хүү хаа байна? Хөгшин ноёнтой би явахгүй гэж дэмээрэн хэвдэж байсан бөгөөд Самбуугийн эцэг их. Борхон минь энэ хүүхэн анх эрэхтэй л нэг биш байсан юм. Хүү минь яаж яваад ийм лайланчигтай учирчхов та гэж халаглан уйлж байжээ. Самбуу ихнэрээ янз бүрээр аргадан байж арай гэж нэгэн тайвшруулсан ч тэр хүүгээ өгсөн гэдэгтээ эвлэрсэнгүй. Толгой өөд татахгүй уйлсаар л байж. Бөө талигач хүүгийн цогцыг үүрээр нотоглуул гэсэн болохоор тэр өдөртөө тэгсгийгээд өнгөрсөн юмсч. Гэтэл хүүг нотоглуулахаас өмнөхөн шөн дундаас гойхон хаа нэг дээгээс чон гаслан уйлах нь хадасаг дамжин цууратаж ихэлсэн байна. Энэ аимшигтай дуу чимээ нас барсан хүүтэй ямар нэг сэжмэр холбоотой гэдгийг мэдсэн Самбуу хүүгийн цогцыг авч явхаас зүрхшээн байсан ч чонын уйлах дуу улам ихсэх тусам Норжингийн байр байдал нэг л биш болж гэрийн ар урдуур юу ч юм бэ? Сүр сархийн гүйгээд эхэлсэн тул үүр дөнгөж тэмдэглэхэд мөндрийг дагуулan талигач хүү байгаа герт орон цогцыг нь жижиг хавчиг хайрцагт хийгээд урдуулынхаа ингэрийг чиглэн алхсан байна. Тэр хоёрын дээгүр хэрээнүүд эргэлдэж сүйдийсэн бараан дүрснүүд дагаал байгаа нь мэдэгдэж байсан ч зогсолтгүй явсаар уулын ингэрт хүрч хоёр алд хэртэ нүх ухаад хүүгийн цогцыг булах үед өвөл байтал тэнгэр тажигнан дуугарч аян гайтай гялсхийн гэрэл Самбуугийн гэрийн зүгт харваад алга болсон байна. Тэрнээс хойш гэрийн тоонон дээр эргэлдээд байсан хэр ээч алга болж Норжингийн бийч айжмар сайжраад байтал Самбуу хугацаагүй цэргийн албанд татагдсан гэж. Гэтэл нөхрөө цэрэгт дайжлагдсан явсны дараа Норчин бие давхар болсноо мэдсэн бөгөөд түүний гэдэс томрох тусам хадам эцэг их хоёрынх нь бие мууцаар төрхөөс нь өмнөхөн араасаа цоврон өнгөрсөн байна. Энэ үеэс тэр нутгийнх нь Норжин чөтгөр шуламтай нөхцсөн хэмээн ад үзэж хол хөндий явах болов. Эргэн тойрон айл амтангүй зэлгүүд газар мөндрөөс өр туслах дэмжих хүнгүй хоцорсон Норчин сэтгэлийн түмэн гоних давтан явсаар нэг өдөр төрсөн юмсан ч. Мөндөр өдөрчин үхэр малын араас яваад бүр болсон хойно орж ирэхэд Норчин төрчихсөн улаан цор бохноо ингэртээ хийчихсэн жигтэйхэн ядруу царайтай сууж байснаа. Лүндэв ноён ирсэн миний охиныг олон хүний амьд хүрсэн чөтгөр болно гэсэн гэж хэлээд ухаан алдаж тэр чигээр нас барснаар хөөр хилэлтэй хувь цааяа эцэс болсон гэдгээ. Бяцхан охиныг гих хүн мөндрөөс өөр байсангүй. Эцэг Самбуу нь үгсэн анд нь мэдэгдэхгүй таг болж тэр нутгийнхан ч чөтгөртөө нөгцсөн хүүхнээс гарсан хүүхэд хэмээн ад шоо үзээд байсан учраас мөндөр охиныг аван 3 жилийн өмнө орхиод явсан нутгаа зүгэлжээ.
Норжингийн эцэг их дээр аваачиж өгье гэж бодоо биз. Гэвч түүнийг нутагтаа ирэхэд Норжингийн гих хүн нэгч үлдээгүй байв. Ингээд нэг л мэдхэд 18 жил өнгөрөөд Норжингийн охин Сэлэн нас бийд хүрч ээжийнхээ нэгэн адил харсан үдсэн хинээж болов зүүд мөрөөдөлд шингэсэн сайхан бүсгүй болжээ. Өдөр ирэх тусам үзэсгэлэн гоон бүрдэж буй сайхан Сэлэнгийн сураг хөрш зэрэгэлдээ аймаг хошуу даарч тарж хөгшин залуу харчууд чох хоорхон бууж мортхон ихэссэн аж. Тэгтэл ч үүнтэй зэрэгцэн Сэлэн хүн биш чөтгөр гэдэг цуу тархсан юмсан жий. Энээрээ гармаа гэгч жилийн дөрвөн улиралд мөнхөд цогтуу явдаг нэгэн ир анх гаргасан байв. Тэр нэг удаа айл хийсэн өдөрчин арх эргүүлж байгаад шөнө болсонхоо нилээн халамцуу шогшуулж явтал. Тамирын голын бургасан дотроос нэгэн хүн сүйтгэл тосон гараад ирчээ. Халамцуу ирч зоримгхон явж очивол сайхан Сэлэн хамаг хувцаа тайлчсан нөв нүцгэн зогсож байсан аж. Нутаг нугаараа шагшин гайхад байгаа үзэсгэлэнтэй залуу охин Ээнхүү ихээс төрсөн чигээр өөрийг нь чиглэн ирсэнд итгэж ядсан ир бошуухан дарж авъя гэж хорхойсон бараг морин дээрээсээ бариад авчээ. Тэгтэлч нөгөө сайхан Сэлэн тэр дороо араа шүтэн ард зайлсан аимшигтай амтан болж хувраад ер бусын их хүчээр гармаагийн хоолойг шахан багал зурдаж алгад өгсөн аж. Гармаагийн морь омглон байсан тул даал аимшигтайгаар хувирсан Сэлэнг тангарч үүний ачаар гармаа арай гэж нэгэн амх хэлтэрчээ. Гэсэн ч тэр гэртээ харсан хойно Сэлэнгийн тухай ярьж байгаад л гинэт татж унаад амьсгал хураасан бай. Энэ явдлаас хойш нутгийнх нь бас нэг залуу шөндөглөөр Сэлэнтэй мөн л хээр тарж аимшигтайгаар хувирхийг нь хараад морины хурдаар зүгтаан ам гарсан тухай яриад игдэжээ. Энэ үед мөндөр Норжингийн лүндөв ноён ирсэн. Миний охиныг олон хүний амьд хүрсэн чөтгөр болно гэсэн гэдэг үгийг гэрэж санан бит үүхэн түгшиж. Мэддэг аргалдаг хүн ирж сурж байгаад за ийн хүрээнээс нодогт нь хөдөөлөхөр ирсэн чойнлон гихч ламд хандан Норжин болон Сэлэнтэй холбоотой бүгдийг хэлтэл ламтан гурвантаа жолуу тасалж үзээд энэ хүүхний хорлол өөрөөр нь дуусна. Шөн унтаж байхад нь ортой нь хүлээд гэрээ тойруулж арцгаан гасгаад тэр чигт нь шатаа гаарай. Эстэгвэл энэ амилсан шулам өөрийн чинь амьд ч хүрнэ. Нэгэнд бэлсэн шуламд номын хүч нөлөөлөхгүй. Гэрээ шатааж байхдаа Умгаларува хумпад гэдэг тарныг тасралтгүй уншаарай. Хэмээн хэлж өгсөн бай. Мөндөр хар нэлхаас нь хайрлаж үсгсэн Сэлэнг хичнээн өрөвдөж байсан ч эцэс сүулдэ өөрийн чинь амийг авах болно гэсэн ламын үгэнд итгэн шөн унтаж байхад нь ортон сэмхүүлээд ламын хэлснээр болжээ. Эх гал дүрлзэн асахад Сэлэн сэрж хашгиран гэрээс гарах гэж зүтгэсэн ч мөндөр ламын зааж өгсөн тарныг унших тусам гал улам дүрлзэн асч улмаар гэрийн гадуур өндөр хашаар хуйн бий болоод хүүхнийг хаашинч гарахгүй байсаар гэртээ хамт шатаасан юмсан ч хачирхалтай нь үнс болтол шатсан гэрийн бөөрн дээрээс хүн дотор нь байсан гих ямар ч улмөр олдоогүй ачи.